За. Одоо юудсан? Урт наслуулдаг сүм гээ яхаар хүмүүс намайг ч хөгшөө юм шиг бодоод байгаа. Би угаасаа 1-р залуу 2-р болохоор харин урт наслуулдаг сүмийн зүгээс одоогийн Элон Маск юу гэж хэлэх юм бэ гэж бодъё л доо тий. Элон Маскийг ч юм уу. За эсвэл энэ мундаг эрдэмтдийг ч юм уу, Эйнштейнийг ч юм уу, Никола Теслаг ч юм уу. Тэгэл цаашаа нэрлүүл Ньютон мэтэн зөндөө олон эрдэмтд байгаа л да. За эсвэл энэ алдартай хүмүүсээс гадна алдаргүй ч гэсэн одоо яг дэлхийн ертөнцийн хөгжлийн төлөө маш олон зүйл бүтээн явж байгаа тийм мундаг хүмүүс зөндөө байгаа. Яг Монгол одоогор бол яг жижигхэн хэмжээнд харагдаж байна. Том хэмжээгээр харагдахгүй байна. Тэгэхээр дэлхийн хөгжлийг авч явж байгаа тий төрүүлж явж байгаа улс орнуудад Америк, Япон, Солонгос гэх мэтчлэн тий маш олон орнуудад одоо яг одоогийн техник технологийн хөгжлийг бүтээхээ явж байгаа тийм мундаг хүмүүс зөндөө байгаа. Тэгээд ер нь бол урт наслуудын сүмийн зүгээс ч тэр одоо би өөрийнхөө зүгээс ч тэр ерөөсөө энэ техник технологийн дэвшлиг буруу зүйл гэж үздэггүй. Харин ч зөв зүйл гэж үздэг. Тэгээд дээр үед баг маш олон ингээд жил суралцж ч юм уу заримдаа сурдаг байсан тэр энэ хоорондоо харилцдаг, бодлоор харилцах гэдэг тэр чадварыг одоо бид нар яг үндэ бодлороо харилцах гэхгүйгээр ер нь зүгээр ингээ холоосоо харилцаж болох боломжтой болсон байхгүй юу? Яг го телепат хийх хэмжээнд биш ч гэсэн одоо жишээлбэл энэ ном дээр байгаа шүү дээ. Хэрвээ яг энэ дахин төрөлт гэдэг зүйлийг мэдэрсэн бол, ойлгоцсон бол хоорондоо ингээ дэлхийн хааж байсан бодлороо харилцах боломжтой гэдэг тийм. Тэгэхээр энэ яг өгүүлбэрийн эхний хэсэг нь бол баг хангалттай эхэлсэн шүү дээ. Дэлхийн хааж байсан харилцах боломжтой болсон байхгүй юу? Харин яг зүгээр ингээд сүнслэг чадвараар харилцах гэдэг нь бол хүмүүс байхгүй л дээ. Тэгэхээр ер нь бол техник технологийн дэвшлэг гэдэг зүйл маш олон жил хугацаа зарцуулж ийж сурдаг байсан тэр сургалтуудыг ер нь хэлбэрчилсэн байхгүй юу? Жишээлбэл газар туршлага гэдэг чадвар шүү дээ. Тэгээ энэ бол төвдөд одоо зарим нэг ламд байдаг, Монголд ч гэсэн зарим хүмүүст байдаг. Гэхдээ одоо бид нар яг тэр чадварыг сурах шаардлагагүй байхгүй юу? Хоцрогдсон чадвар гэсэн үг шүү дээ. Тэрний оронд нэг гоё машин авч үлж юм. Хамаагүй илүү бага зэрэг зарцуулж, хамаагүй илүү богинохоо хугацаанд илүү хурдан суралцах боломжтой. Тэгсэн мөртлөө илүү тав тухтай, илүү олон хүнтэй хамт явах боломжтой тийм техникийн хэрэгсэл واخгүй. Яг илүү онцгой болохын тулд мэдээж суралцах хүсэж байгаа юм байж магадгүй л дээ. Гэхдээ ер нь бол яг багшийн зүгээс юу зөвлөх юм бэ гэхээр чи тэрийг сурч яах юм? Одоо жишээл дээр үед шүү дээ. Чи зодолтод сурч яах юм чинь бүү ахтал болчих шүү дээ гэдэг тийм. Үнтэй адилхан ер нь бол альва нэг зүйл яг онцгой хэлбэрт ороод ирэхээрээ одоо жишээлбэл бүү хэрэггүйгээр зодолдох үе байж магадгүй. Тэгээд тэр зөрүүлж чи өсөг зүгээр дотоод бие махбодоо хөгжүүлэхийн тулд эсвэл амьдарч байгаа нийгмийн тийм зүйл шаарддаг болохоор эсвэл тэгээд тэрэндээ дүүр дуртай болохоор ч юм уу бокс ч юм уу сурах гэж байгаа хүн байж магадгүй. Гол хэлэх гээд байгаа санаа нь юу юм бэ гэхээр одоо ингээд техник технологийн дэвшлэг гэдэг зүйлээр дамжуулаад бид нарт яг ингээд олон зүйлсүүд илүү хэлбэраар ингээд ирсэн бохгүй юу? Тэгээ та нарын ингээд хайгаад байгаа зүйл заримдаа бүр ингээд амархан болцсон. Харин нэг зүйл ерөөсөө мөнхийс өдөө бохгүй юу? Энэ болохоор гин нүглээс салах, гин нүглээс арилсах, илүү хүчтэй байх, илүү тэгээ мөнхийн гэрлээ болж асаах, гэгэрэл гэдэг сэдвүүл мөнхийнх. Тэрнээс биш бодлоор харилцах заримдаа бол амархан болцсон. Тийм болохоор та нар тэрийг хагас лүүтэй энэ цаг үеийг ойлгох, өөрийнхөө дахин давтагдшгүй байдлыг ойлгох, бие махбодоо ойлгох гэдэг сэдвийг л дахиад нэг удаа бодоод үзээрэй.